Нэг. Сайн байцгаана уу монголчуудаа, Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com-ийн бэм гараг бүрт бэлтгэн өргөдөг Солонгос мэдээний тойрмоглоход бэлэн боллоо. За та бүхэндээ орой минь хүргэе, үзэгчдээ орой минь хүргэе, шинэ сарын минь. За шинэ сарын минь хүргэе. Өнгөрсөн 7 хоногийн сайхан өнгөрүүлгөө. Өнгөрсөн 7 хоног вакцинтай сар эхэллээ тийм ээ. За маш олон мэдээллүүд авчихсан. За тэр бүл 2 орны хувьд ч гэсэндээ Монгол улсад ардын хувьсгал үүсний дундчлан баярын өдөр тохиолдож Солонгостоос 3 сарын Японы колоничлаас чөлөөлөгчний 102 жилийн болж өнгөрлөө тийм ээ. За бас манай Солонгосын хувьд болохоор ерөнхийдөө 3 сарын 1 болохоор одоо нэг хичээл сургуулиуд бүгдээрээ эхэлдэг те. Яг манай 9 сарын 1 шиг одоо шинэ хагийн шинэ семестр эхэлдэг ийм сар байгаа. За тэгээ магадгүй Солонгост байсан хүмүүсийн болохоор нэлээд завгүй те хүүхдүүд сургууль зэрэгтэй байдаг тийм ээ. За тэгээд өөртөө шинэ сургууль соёлтой ингээд орсон ийм одоо нүсэн хаа гэж бодож байна. За заавал өнөөдрийнхээ мэдээллийг байна шүү дээ. Нэгэн сайхан мэдээлэл эхлэе гэж бодож дун удахгүй бас тийм ээ. Маргааш нөгөө төр 3 сарын 8 тийм ээ. Эмэгтэйчүүдийн баяр маань болоход ойрхон байна. За тийм болохоор өнгөрсөн удаад Валентинаар манай үзэгчид нар бас сайн мэдж байгаа тийм ээ. Монголын залуучуудын холбоо тийм ээ. Гоо нэгдэл хамтран хайрыг хайрлаа гэдэг жүжиг төрөөсөн байгаа 2 сарын 14-нд. За энэ хүү жүжиг маань Дэ Батбаярын драмын жүжиг тийм ээ. Хайрыг хайрал. Энэ хүү жүжиг маань 2 сарын 14-нд нэг удаа онлайнаар тоглогдсон. За энэ хүү жүжиг маань удахгүй үзэгчдийн хүсэлтээр дахиад 3 сарын 8-нд дахин тоглогдож байгаамаа. За энэ хүү жүжигийг үнийн хувьд 10,000 вон гэж байгаа. За тэгээд энэ хүү жүжигийг өмнө нь үзэж амжаагүй үзэгчид маань магадгүй үзхийг хүсэж байгаа юм бол мөн дээрээс энэ хүү янз бүрийн бас бэлэг урамшууллууд маш их байгаа юм байлээ. Тэгээд энэ хүү жүжигийг дахин 3 сарын 8-нд дахин нэг удаа тоглох болсон байна. Тэгээд энэ хүү жүжигийг ерөнхийдөө Монголын залуучуудын холбооны пэйж болон манай олондоо.com сайтын пэйжээр бас энэ хүү мэдээлэлүүд маш их тархсан байгаа. За тэгээд энэ хүү жүжиг маань юу вэ гэхээр Солонгос улсад ажиллаж амьдардаг уран бүтээлчд залуучууд маань энэ хүү жүжигийг тайзан дээр амьлуулсан жүжиг байгаа. Тэгээд магадгүй та өнгөрсөн удаа тайлттай үзүүлж амжаагүй байх юм бол одоо 3 сарын 8-нд энэ хүү алтан боломжийг алдахгүйгээр энэ хүү жүжигийг бас тайлттай үзүүлээрэй гэж уриалж байна. Ерөөдөө хайрыг хайрлаж жүжиг маань болохоор яг 2 сарын 14-ний өдөр болохоор яг бүгд найрамдах Солонгос улсад одоо өөрсдийнхөө уран бүтээлийг төрөвдөг уран бүтээлийн жүжигчид маань нийлээд нэгдээд одоо энэ бүтээл энэ одоо жүжигийг драмыг одоо тайзнаа амьлуулсан байгаа. За тэгээд тайзнаа амьлуулсан зөвхөн 2 дахь удаагийнх нь одоо тоглолтны удаа буюу 3 сарын 8-ны өдөр онлайнаар Солонгост байгаа болон дэлхийн өнцөг бүлэнд тархан суусан байгаа монголчуудад одоо Мартин 8-ны бэлэг болоод та бүхэндээ одоо үзүүлэхэд бэлэн болсон байгаа. За тэгээд энэний маань билет нь болохоор тийм аминтай шүү дээ 10,000 төгрөг. Тэгээд дээрэс нөгөө одоо Солонгос чинь нөгөө янз бүрийн урлагийн тоглолтууд юмнууд ирэхгүй байгаа үед бас тийм гоё те яг нэг гоё монголоор гоё тийм драм энэ үзэхэд тийм гоё цагийн жигсайг гоё бүрдсэн. Тэгээд тийм болохоор энэ хүү Солонгос данс руу хийхээр бол 10,000 вон. Монгол данс руу хийхээр бол 15,000 төгрөг юм байлаа. Энэ хүү мэдээнийхээ доор бас та бүхэнд энэ хүү дансны дугаарыг бас үлдээл. Тэгээд энэ хүү тоглолт маань үзэгчдийн хүсэлтээр гэж дахин тоглогдож байгаа юм шүү. Тэгээд манайх бас энэ хүү аянд бас энэ хүү мэдээлэл бас ивэн тэтгэж байгаа маш их баяртай байна. Тэгээд одоо энэ хүү тоглолт маань жүжиг маань тоглоход 2 хоног дутуу байна. За тийм болохоор та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэлд мэдээнийхээ доор поструудыг оруулж өгье гэж бодож байна. Тийм ээ. Мөрсөн Солонгост байгаа урлаг соёлынхан маань энд байгаа хүмүүсийнхаа тий бас урлаг соёлын хэрэгцээг хангах үедээ маш хичээнгүлэн хөдөлмөрлсөн гоё урлаг байсан гэж найдаж байна. За тэгээд үүний дараагаар хоёулаа ямар мэдээлэл өгчээсэн бэ? Солонгост ч нөгөө 3 сарын 1-нд те их орончдын өдөр гээд
та бүхэн анзаарсан бол Facebook-ээс тэр ардын намынхан болон олон хүмүүс эх орончдын өдрийн баярын төрөй яа гэх юм. Энэ болохоор ерөнхийдөө 1921 оноос хойш Монгол улс болохоор 2021 оны хүртэл ямар ч 100 жилийн түүхийг ингээд алдаа орхисон байна. Үүнтэй адил тийм ээ 3 сарын 1-ний бас бүгд найрамд Солонгос улсын хувьд бас түүхэн өдөр байдаг. Энэхүү түүхэн өдөр бол Японы колоничлалыг эсэргүүцэж тусгаар тогтнол тунхаг бичгээ зарласан. Энэ бол Солонгос улсын хувьд 102 жилийн ой гэж явж гэдэг байгаа. 1919 онд нэгдэлтэй ерөнхийдөө. Тийм. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол мэдээж хоёр улсын хооронд бас их барьж байгаа намууд бас хоорондоо харилцсан тийм ээ мэдчилгээ бас төвшүүлж яасан тийм ээ одоо Солонгос улсад ч гэсэн дийлэнхийн асуудал авсан байгаа энэ намын дарга тийм ээ Инагён гэдэг эрхэм бас Монгол ардын намд бас баярын бичиг видео дүрс бичлэг илгээж ясны бас онлайнаар бас нэлээх цацгтаж явж байсан тийм ээ. Тийм тийм манай Солонгосоос бас нөгөө манай 100 жилийн тийм. Баярын мэдсийг явуулсан шүү дээ. Тэгэхээр яг уу Солонгос улс бол мэдээж манай 3 дахь хөрш гэж явдаг тийм ээ. Тий. Үүгээрээ ч гэсэн цаашаа ч гэсэн Солонгос улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газар цаашаа ерөнхийдөө үйл ажиллагааныхаа бүрийг өргөжүүлж тийм ээ. Ах トゥ угийн юм найрамдал бат холбоотой явнаа гэж шийдэж байна гэсэн мэдээлэл эвдэлгээж байсан. За энэ бол мэдээж Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд явж гисэн тийм ээ. Сайхан үйл явдлууд ерөнхийдөө Солонгос улсаас дэмжиж байгаа энэ бүх юмд бас монголчууд маань бас хамрагдах сайхан чөлөөтэй боломж нэгдэж ирж байгаа юм болов уу гэж бас харж байгаа. За манай дараагийн мэдээ болохоор 2021 оны 3 сарын 2-ны байдлаар одоо энэ тусгай үргийн нислэгүүд 3 сард бол нэлээд олон тусгай үргийн нислэг тавьсан байгаа тийм ээ Солонгос улс. Нийт 6 нислэгийн маань болохоор одоо 6 нислэг явсны дараагаар ч гэсэндээ бүгд найрамд Солонгосоос Монгол улс руу явах хүсэлттэй өгсөн байгаа иргэдийн тоо 4479 хүрсэн байгаа. Энэ бол яг 3 сарын 2-ны нислэг яваад түүний дараанаас гарсан иргэдийн юу байгаа? Нис байгаа. За тэгээд 3 сарын 4-ний нислэг бол угаасаа юу байсан? Транзит нислэг байсан. Тийм болохоор мэдээж Солонгосоос яваагүй юм шиг байна. Тийм болохоор 3 сарын 3-ны байдлаар одоо яг консулын эхлэлтэст нутаг буцах хүсэлттэй нийт 4479 иргэний өргөдөл бүртгэлтэй байна гэсэн мэдээллийг консулын хэлцээс өгсөн байгаа. Энэ дотор болохоор жирэмсэн 29 ээж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай 27 хүн байгаа. Өвлийн бэрхшээлтэй 1 хүн байгаа. За тэгээ өндөр настан болон хүүхэд нийлээд 243 байгаа. За тэгээ бусд нь болохоор онцгой шаардлагаар одоо Монгол улс руу буцах шаардлагатай байна гэсэн өргөдлийг өгсөн хүмүүсийн тоо байгаа тийм ээ. За тэгээ элчин сайдын яам маань ерөнхийдөө бас улсын онцгой комисс болон нийслэлийн онцгой комиссуудын үйл ажиллагааг нэгтгэх хүрээнд болохоор ямар ч сан гадаад гацсан байгаа иргэдэд бол маш олон мэдээллүүдийг тухай бүрт нь өгөөд за иргэд болон төр хоёрын хооронд одоо аль нэг асуудлуудыг одоо ямар нэг проблем байхгүйгээр зохицуулах гэж маш их хичээж байгаа тийм ээ. Хэрэв та бүхэн одоо Солонгос улсын элчин сайдын яамны одоо вебсайт руу ороод үзэх юм бол өөрсдийнхөө нэрийг болон за ямар төвшөнтэйгээр одоо тусгай үргийн нислэгүүд явагдаж байгаа гэдэг талаарх мэдээллүүдийг бас хааж үзэх боломжтой байгаа. За тэгээд мэдээж нэрсээ бол ерөнхийдөө энэ сард тийм ээ нийт 6 нислэг байгаа. 6-гийн 4 нь болохоор шууд нислэг, 2 нь транзит нислэг гэж байгаа. Тэгээд ирэх 5 сар гэхэд бас Монгол улсад тийм ээ засгийн газар гэсэн 5 сар гэхэд хилээ агаарын хилээ нээхгүй юу гэдэг асуудлыг бас өнгөрсөн 7 хоногт бас ярьж эхэлсэн байгаа тийм ээ. Авааднаас 11 сард нээ гэдээ ярьжсэн хилийн юм ч гэсэндээ ерөнхийдөө одоо жоохон биш 5 сард нээ гэдээ үзчихсэн тэр хилийн юу ч гэсэндээ жоохон сунгалдах марктай юм бас яригадаад байх шиг байсан тийм ээ. Одоо ерөнхийдөө вакцины тийм ээ вакцины үйл явцыг ерөнхийдөө бүх улс оронгууд ерөнхийдөө харж байна. За үүний вакцины үр дүн ямар байна үнэтэй зэрэгцээд ерөнхийдөө бусад бүх улс орнууд гэсэн агаарын хилээ ерөнхийдөө нэг хэсэгжилж нээх болов уу гэж бодож байна. За ковидын агаарын хил нээлттэй холбоотой вакцин гэж ярьсан өнгөрсөн 7 хоногт вакцинаас үүлэгдсэн нэлээд шууган нэгдсэн Солонгос улсын болохоор нэлээд шууган нэгдсэн байлаа л да. Яа тэгэл вакцинаас болоод одоо хүн төвчтэй байгаа болон Солонгос улсад болохоор 3 болон дахиад дээрс нь 2 хүний мэдээд ингээд нийтдээ 5 хүн одоо насварсан гэсэн ийм мэдээлэл вебсайт болон энэ тентийн мэдээллийн юмнууд айвих байгаа. За энэ мэдээлэл маань ерөнхийдөө биднес ч гэсэн ерөнхийдөө вакцины иймэрхүү мэдээлэл өгөх юм бол биднес өөрсдөө торгуулах тийм үндсэн хуулийн залттай байгаа тийм. Гэхдээ биднес энэ дээр
ямар нэгэн мэдээллийг хүргэх гэдэг үүднээсээ урдчлан үүднээс яг хуу танилцуулж хүргэж байгаа маа энэхүү мэдээлэл. Энэхүү мэдээлэл байна юу гэхээр 3-аас 26-наас эхэл бүх найрамд Солонгос улсад вакцины тариаг эхэлсэн. За 26-наас 4-ний хооронд 3 сарын 4-ний хооронд ерөнхийдөө бол нийт 151,679 иргэн нийт вакцины хамрагдсан байна. За үүнтэй зэрэгцүүлээд 3 сарын 4-ний байдлаар эхний 2 хүн гэдэг вакцины суулж нас орсон гэдэг мэдээлэл ерөнхийдөө гарч ирсэн. За үүний дараагаар 3 сарын 5-ны байдлаар бас ерөнхийдөө бас 3 хүн нэмэгдчихлээ гэдэг мэдээлэлүүд ерөнхийдөө гарч ирж байгаа. За энэ вакцинаас болоод болохоор Солонгос улс болохоор ерөнхийдөө вакциныг за тэр үедээ хийлгэхийг уриалсан. За тэр вакцинаас удаад ямар нэг амнаас болон бие эрхтэн эрүүл мэндийн хохирол учрах юм бол Солонгос улс руу нөхөн төлбөрийг төлнө гэсэн амлалтыг цэцэн хийгээд тэгээ вакцин бол аль биесээр эхэлсэн боловч за мэдээж эрүүл мэндийн салбар гэдэг бол одоо эрүүл мэндийн салбар болохоос бурхан биш тийм ээ, ямар нэг эрсдлүүд гарна. За тэгээд энэс холбоотой болохоор хүмүүс болохоор одоо өнгөрсөн 7 өдрийн туршид бол одоо AstraZeneca вакцин бол Солонгос хүнд таарах юм уу 5 хүн асуулаа энэ төр гихмичлэнгээр айгүй тийм өндөр одоо сөрөг хандлттай ч юм шиг сүртэй ч юм шиг мэдээллүүдийг айгүй тийм хүмүүсүүд одоо анхаарлыг татах гэж айгүй оролдож хийж эхэлсэн байгаа. Гэвчиг одоо нөгөө нэг үндсэн яг одоо эрүүл мэндийн байгууллага болон эмнэлэг болон салбарын хүмүүс болохоор мэддэгтэй. За энэ хүмүүст бол суур өвчин байсан. За тэгээд дээрэс нь яг 100% одоо яг AstraZeneca буюу одоо энэ вакцинаас болцсон уу гэдгээс тогтоох хүртэл бас ингээд шаардлагатай шинжилгээнүүдээс хийгдэх болно энэ төр гэдгсэн байгаа. За тэгээд бид нэр тухайн үед нь яг мэдээллүүдийг яг хийгээд хүргээд явъя гэж бодож байгаа. Ямар ч гэсэн одоогийн байдлаар вакцин хийлгэсний дараа нас орсон хүн гэж хэлэх юм бол ерөнхийдөө 5 хүний тоо бүртгэгдчихсэн байгаа гэдгийг та бүхэнд одоо дуулах хэрэгтэй хаа гэж бодож байна. Өнгөрсөн 7 өдрийн туршид болохоор нөгөө Солонгосын мэдээгээр айгүйх явж исэн тэр нэг сүртэй эрүүл мэндийн байгууллагын зурагтай тэр мэдээллүүд бол хэл мэдхгүйсэн хүмүүсд бол жоохон сонир санагдсан байж магадгүй. Тийм болохоор яг вакцинтай холбоотой юм мэдээсэн байгаа тийм ээ. Тийм. Тэгээд энэхүү вакцинтай холбогдуулаад бас нэмэлт мэдээлэл өгөхөд тийм ээ. 3 сарын 5-ны байдлаар гэж байгаа шүү. Вакцин хариулаад гаж нөлөө илэрсэн 711 тохиолдол бас бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч ирээд байгаа тийм ээ. Ер нь нөгөө вакцин чинь угаасаа нөгөө хийсний дараа зарим хүн халууд ч юм уу ингээд нөгөө хүмүүний дархлаанаас болоод янз бүр гэдгсэн те. Тэрнээс болоод эд хэрэгтнээ нь одоо яасан гэдэг дээр тохиолдлуудыг бас наривчиж одоо ингээд бүртгээг байгаа. Ерөнхий тохиолдлоор нөөцлөгдсөн бол гэдэг утгаар нь тэрийг хэлсэн байсан тийм ээ. Уул нь Солонгос улсын хувьд болохоор нэлээд сайн явж байгаа байхгүй вакцины үйлчлэгээ те. Сүргийн дархлаа тогтоохын тулд өдөрт 1500 зүгээр 150 мянган иргэнд хийн гэдэг бол яг өндө манай Монгол улстай харьцуулахад 10 дахин хурдтай байгаа. Тийм маш хурдтай. Монгол улс болохоор 3 хоногийн өдөрт оруулсан байгаа ч одоогийн байдлаар бол яг хэдэн иргэн яасан магадгүйс өдөрт дунджаар нэг 15 орчим мянган иргэн ингээд хийж ийн гэсэн нэг юм мэдээллийг хальт харж ирсэн байна. Тэгэхээр ямар ч байсан сүргийн дархлааг ер нь тогтоохын тулд мэдээж вакцины бол хамгийн гол юм нь болохоор тухайн яг моменттэй ерөөсө цаг хугацаагаар айгуусан алдахгүй тэгээ сөрөг үр дагаврууд айгуу хурдан засаж залруулж за тэгээ хадгалтын горим айгуусаа өндөр түвшинд байлгаж одоо ингэж хийх шаардлагатай байгаа. За тэгээд ямар ч сан Солонгос улс маань хичнээн одоо хэцүү байгаа гэсэндээ энэ бүх одоо дархлаажуулалтыг бүгдийг хийх гээд маш хичээж байгаа. Тэрвээ та бүхэн бас нэмэрлэл ороод хэл мэддэг хүмүүс байх юм бол хэддгээр түвшинд одоо бид нар хэдний үеэр бид нар яг вакцинжуулалт нь хамрагдах боломжтой юм байна гэсэн юм жижигхэн график тэгээ вакцинжуулалтыг хүснэх тэмдэг бол гарсан байгаа бол наривчтай тэрийг бас ингээд өөрөөсөө сонирхоод үзэж байна тийм ээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн Солонгос улсын хувьд ерөнхийдөө бол өдөрт илэрсэн тоо бол тийм ээ. Бургуул байгаа шүү дээ. Бургуул ерөнхийдөө бол 2 сарын 1-ийн гэхэд 27 оноос эхлэв тийм ээ. 27 415 тохиолдол 2 сарын 355 344 444 ерөнхийдөө энэ нь юу вэ гэхээр вакцинжуулалт эхэлсэн байгаа үед яагаад ерөнхийдөө сүүлийн нэг сарын хугацаанд тийм ээ сар гарны хугацаанд ерөнхийдөө 400-аас 300 хооронд ерөөсө байнгын хэлбэлцээтэй байгаа. Энийг ерөөсө тогтоож болж чадахгүй байгаа тийм ээ. Солонгос улсын эрүүл мэндийн яамч гэсэн энэ яагаад энэ тоо ерөөсө буухгүй байна тийм ээ. За 2.5 гэдэг шатлаа 2-лөө бууруулсан. За 3 сарын 14 хүртэл тийм ээ. Хоорондох зайгийн нийгэмд орох зайгийн хэмжээ заавал ерөнхийдөө 2 метр тийм ээ. Ингэж явж байгаа. За энэхүү өдөрт илэрч байгаа өвчний тохиолдол ахаад 300-аас буухгүй бол 3 сарын 14-өөс ахаад 2-7 хоног сунгахаас өөр аргагүй болж байна гэдгийг мэдээлэл бас эрүүл мэндийн яамнаас байнга өгч байгаа тийм үү. Одоо нөгөө нэг угаасаа
хүмүүс нөгөө вакцин одоо ингээд хийлгээд эхэлчих юм чинь гэдэг ингээд коронавирус ингээд нөгөө нэг хаан хандаж юусо болохгүй байгаа те хэрэг коронавигийн тохиолдол улам илүү нэмэгдээ дээрээс ингээд вакцинжуулалт ингээд удаашрах юм бол одоо энэ хооронд нь дахиад асуудал үүсээд бидний одоо нөгөө нэг жинхэнэ давж гарах гэдэг том төлөвлөгөө маань бол одоо яах юм мэддэхгүй болно. За тэгэхээр Солонгос улсын хувьд болохоор ерөнхийдөө коронавигийн тохиолдол өндөр байгаа. Гэхдээ вакцинжуулалтыг маш яралтай хийхийг одоо хичээнгүйлэн одоо ажиллаж байна. За тэгээ энэ дунд нь бол бид нар аягүй сайн мэдээлэлтэй байгаад ерөөсөө өөрсдийнхөө урд нь хийжсэн дэглэмүүдээ тэр чигт нь яг барайл те яг өөрийнхөө одоо өмнө нь нөгөө нэг кофе шопд хэд хүртэл суудаг байсан те хоолны газруудад маска зөв цайгаа барих гэсэн энэ бичих хөдөлгөөн одоо үйлдэлүүдээ бүгдийг нь хийсээр тэгээд коронавигийнхаа вакциныг дуусгах их зүгээр байгаа тийм ээ. За тэгээ 3 сарын 14 гэхээрсэн дараа 7 хоногийн болохоор шатлаа яах вэ гэдэг дээр дахиад нэлээд олон мэдээлэлүүд урсах баха гэж би бодож байна. Тэгээ энэ хөө мэдээж дараа 7 хоног гэхэд тийм ээ. Одоо эх 7 хоногоос эхлээд харна шүү дээ. За нэг өдөрт илэрч байгаа тохиолдол хэд байна тийм ээ. Үүнтэй холбогдуулаад эх 7 хоног уусаа Солонгос улсын засгийн газраас мэдээлэл хийгээд. За энэ тоо ерөөсөө өдөрт буухгүй байна тийм ээ. 300-400 хооронд энэ тоо ерөөсөө буухгүй байна гэдэг шалтгаан энэ тоо ерөөсөө давтагдаж гарах юм бол ерөөдөө 2-7 хоногоор ахаад энэ 2 дугаар төвшнгөөрөө үргэлжлэх магадлал маш өндөр байгаа. Солонгос улсын хувьд одоо нийт коронавирусын халдвар илэрсэн нийт 92,055 хүн байна. За ковидос болоод нас орсон хүний тоо өнөөдрийн байдлаар 1632 болсон. За тэгээд ерөнхийдөө бол энэ бол ковидын улмаас нас орсон хүмүүсийн тоо ковидын вакцин хийлгэснээс болж гэдэг шалтгаантай бол ерөнхийдөө одоохондоо 5 хүн гэж байгаа. Энэхүү 5 өвчтөн бол ерөнхийдөө бүгдээрээ хавсармал өвчтэй буюу тийм ээ. Өөрт нь бас нэг янз бүрийн тийм өвчний юмнаас болж ингээд тариа хийлгээд вакцин хийлгэснээс болж энэхүү хүмүүсээс хорвоог орхлоо гэдэг мэдээллийг ерөнхийдөө хийгээд байгаа тийм ээ. Вакцинчилгээ аргуулах хэрэгтэй. Тэгээ ер нь бол мэдээж хүний биед одоо нөгөө вирус суулгаж авахар хүний бие бас нөгөө янз бүрийн сөрөг нөлөөнүүдийг үзүүлэх хальтаа мэдээж яг цэвэр яг тариа энэ төр биш юм байна. Тэгээ ер нь вакцин бүр хүүхдэд ч тэр ерөнхийдөө вакцин хийлгэхээр нэг тийм хэвэн биш болдог шүү дээ. Халуурдаг ч юм уу. Өнгөрсөн жил би тугамыг хийлгэхэд жоохон сайн байх юм байна. Тэр томоогийн ханаж өнгөрсөн жил бас зэрэгцээд бас нэлээд олон хүнийг аваад явуулсан шүү дээ тийм ээ. Тэглэхгүй байх үү тийм. Ямар ч гэсэн вакцинжуулалт ингээ байгаа юм чинь тэгээд одоо ямар ч бүгдээр хичээгээл хийлгэхтэй болох та тийм ээ. За ингээд дараагийн мэдээлэл хүргэе гэж бодож байна. Дараагийн мэдээлэл болохоор мөнжийн ерөнхийлөгчтэй аягүйх гарсан шүү дээ. Янз бүрийн юмудаар угаасаа өнгөрсөн 7 хоногийн тэр мөнжийн ерөнхийлөгч аягүйх гараад байгаа шалтгаанууд нөгөө хоёрлын бас нэг нь болохоор Самын Жорж гэдэг нөгөө 3 сарын 1-ний одоо их орон зүйн өдөртэй холбоотой нэг өдөр байсан. За тэрний дараагийн нэг асуудал болохоор ерөнхий прокурортой холбоотой. Ерөнхий прокурорт бол маш удаан хугацаанд ерөөхдөө 1 сар он гараад 1 сараас эхлээд бас тодорхой хугацаанд бас ажлыг нь хийлгэхгүй хорьсон тийм ээ. За энэ юу вэ гэхээр мэдээж ерөнхийлөгч бол прокурор шүүхийг томилдог. За тэгээд солонгосчуудын өөрсдийнх нь ярьж байгаа явд тийм ээ. Өөрийнх нь томилсон хүн өөрийнх нь толгойг тасдах гэдэг нэг яриаг бол ерөөдөө нийгэмд маш гадар их ярьж байсан тийм ээ. Энэ бас энэхүү асуудал ерөөдөө өнгөрсөн 7 хоногт сая 5 дахь өдөр тийм ээ 3 сарын 5-нд ерөөдөө бүгд шийдэгдсэн. Юу болсон бэ гэхээр Солонгос улсын ерөнхийлөгч ерөнхий прокурорын хүсэлтийг хүлээн авч 3 сарын 5-нд 11 цаг өдрийн 11 цаг 20 минутын үед ерөнхий прокурорыг ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн гэдэг мэдээллийг өгсөн байна. Тэр Юн Сок Ёл гэдэг тэр нөгөө нэг ерөнхий прокурор болохоор яг одоо бүгд Солонгос улсын ерөнхийлөгч болон за ерөнхийдөө одоо хууль ёсны байгууллагуудад одоо тодорхойгүй шалтгаанаар ингээд эсэргүүцлийн найдалтайгаар тий олон удаагийн одоо тодорхой бус эсэргүүцлийг үзүүлсэн байсан. За тэгээд тэр эсэргүүцлийн хүрээнд нь ямар ч сан огцор шийдвэр өөрөө гаргаад өргөдөө ерөнхийлөгч хүргүүлсэн байсан. Ерөнхийлөгч болохоор яг 21 цагийн 21 буюу бараг 22 цагийн дараагаар за ажлаас чөлөөлөх одоо тэг хүсэлтийг нь хүлээн авсан гэсэн мэдээлэл болохоор одоо хөх орны хэл мэдээллийн байгууллагын тэргүүн тийм хэл мэдээллийн байгууллагын ажилтан маань мэдээлсэн байгаа. За тэг мэдээлснээр одоо ямар ч сан ерөнхий прокурорыг ингээд ажлаас нь аваад за тэгээ одоо болохоор ерөнхий прокурорын орлогч нь одоо төр зүрдээ ерөнхий прокурорыг ажил үргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон гэсэн юм мэдээлсэн тийм ээ. За тэгээд ямар ч сан өнгөрсөн удаагийн тэр одоо өнгөрсөн 7 хоногийн тасралтгүй тэр мөнжийн ерөнхийлөгч гарсан бол яг тэрний талаар ярьж байсан шүү.
Тэгээ одоо ерөнхийдөө бол ерөнхий прокуророо гусаа ажиллаа тийм ээ. Энэ бол мэдээж Солонгос улс ерөнхийдөө ажлаа хүмүүс хийж чадахгүй гэдэг маш хурдан хугацаанд маш хурдан шийдвэрлэж өгч чадлаа. За түүний дараагаар бас нэгэн сонирхолтой мэдээллүүдийг ерөнхийдөө товч тодорхой хүргээд явчихъя гэж бодож байна тийм ээ. Бидээс сайн мэддэг Blackpink гэж хамтлаг байгаа тийм. Тийм Blackpink хамтлаг нөгөө нэг Adidas-ийн тийм. Adidas-ийн шинэ модель болсон байгаа тийм. Энэхүү мэдээлэл маань тийм ээ. Хамтлагийн дөрвөн гишүүд нь бүгд Adidas-ийн хувцастай хэрхэн хөнгөн хөдөлж дасгал хийх байгааг харуулan ерөнхийдөө Blackpink хамтлаг бол ерөнхийдөө Adidas-ийн рекламад өнгөрсөн 7 оноос эхлээд тоглоод эхэлжлээ. Эцэст нь хамгийн сүүлд нь эднээс ганц ураа үг бол тийм ээ. Бидний дагаад хий гэдэг ураа үгтэй Adidas-ийн рекламад тоглоод эхэлсэн байна. Тийм. За мөн түүний дараагаар Солонгос улс тийм ээ. Нэгэн сөнөөх онгоцыг бүтээсэн гэдэг бас мэдээлэл өнгөрсөн 7 оногт шуугилж эхэлсэн байгаа тийм ээ. За энэхүү мэдээллийн талаар бас нэг хальт дуулъя. За бүгд найрамдах Солонгос улс 5 дахь үеийн KX сөнөөгч онгоцыг анхны загварыг бүтээж дуусжээ гэж мэдээлэл байгаа. За энэхүү сөнөөгч онгоц нь за хүмүүс үзэгчдээ сонсоод танилцуулаад өгч гэж бодож байна. За энэхүү сөнөөгч онгоц нь ерөнхийдөө 8 тэрбум $8 өртөгтэй бүтээгдэж байгаа юм байна. За цэргийн энэхүү нисэх онгоц нь ерөнхийдөө 22,200 км урталтай юм байна. 2,900 хүртэл километр зайг туулах чадвартай 7,700 кг жинтэй ачаа агаар болон агарын ангиллын 10 фужин болон бусад зэсгийг тээвэрлэх чадaltaй ийм том бүтээмжийг Солонгос улс бүтээж дуусгасан гэдэг мэдээлэл байна. Гэхдээ үүгээрч зогсоогүй. 2028 он гэхэд KX 40 2032 он гэхэд 80 KX гэдэг сөнөөгч онгоцнуудыг хүлээж авахд бэлэн болж байна гэдэг мэдээлэл өгч байна. Ерөнхийдөө Солонгос улс ч гэсэн тийм ээ энэ үйлдвэрлэлийг маш хурдан хөгжүүлж байна тийм ээ. Өнгөрсөн 7 хоногт бид хоёр ч гэсэн энэ оны эцсээр гэхэд тийм ээ нөгөө нэг өөрийнхөө дуугаар бүгдийг ингээд удирддаг тийм машин гаргана гэдэг хөндөд тийм ээ. Яа мэдээж одоо нөгөө нэг ийм л явахаан за тэгэл одоо энэ агаар энэ мэтчлийн салбарууд руу Солонгосод мэдээж хоцрохгүй л ахaltaа те ямар ч улс орнуудыг ямар ч нэг тийм амар тэр үйлдэлгүй гэсэн Солонгосод айл болох дагаал явах маш хичээж идэг. Тэгэхээр мэдээж энэ салбарт ч хүчээ үзэж байгаа гэсэн. Та бүхэн нэрээ энэ манай битэрийн ярьж байгаа энэ мэдээллүүдийг манай olondazi.com-ын сайт руу ороод унших юм бол бас сайтн дээр үн байдаг байгаа. Тэгээд бид хоёр болохоор olondazi.com-ийнхаа 7 ногтой шинээр мэдээллүүдийн сайтыг хураангуулад та нартай ингээд лайваар ярьж өгдөг байгаа шүү. За ингээд энэ хүргээд энэ 7 оныхоо мэдээг дуусгая гэж бодож байна. Өнгөрсөн 7 онцлог юмнуудыг хоол ерөнхийдөө ярьчлаа тийм ээ. Тэгээд olondazi.com сайттай хамт байдаг үнсгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд эх 7 хоногт дахин уулзъя. Тэгээд дараа 7 хоногудад ерөнхийдөө бас тийм ээ шинэлэг янз бүрийн мэдээлэлтэй байнга ухтаж байх болно гэдэг. Хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бас та бүхэнд Мартин 8-ны минь төргий. Эх 7 хоногийн нэгд өдөр бол Мартин 8 байгаа тийм. Тэгээд Мартаар баярлалаа. Зэргийн баяраараас баярлах юм уу? Тэр нэрээ манай юу ярьж ирсэн. Тэрний нэр үнхээс ярьчихсан байсан тийм ээ. Зэрэг тавих гэж байгаа. Тэр бол зөвхөн нарийн мэсэн хаа гэж бодож байгаа. Энэ асуудлаа шийдэж өгөөч. Тэгэхгүй бол энэ хүүхнүүд ч 2 удаа баяр хийх гэдэг байх шүү гэж. За ямарсан бидэнтэй хамт байдаг нийт бүх эмэгтэйчүүдтэй бидэнд баярын мэнд хүргье. За тэгээ та бүхэн хайртай гэр бүлийнхэнтэйгээ хайртай хүмүүстэйгээ бас тий хайртай ээжтэй гоё баярыг дурсгалтай цаг хугацаа өнгөрөөсөн тийм өдрүүд байх болтугай. Тэгээ бас хайрыг хайрлж үжигтэй хамт байгаараа 3 сарын 8-нд. Ингээд хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Олондогийн халуун байлаа. Олондогийн төгсөө байлаа. Эх 7 хоногт. Түр баяртай. Түр баяртай. Баяртай.